Сайн менеж ажиглалын худалдаа програм дээр дотор ногдуулах системийг тохируулж өгнө. Норматив лавлгааны мэдээлэл хэсэгт байгууллага дэд хэсэг рүү орвол байгууллагын жагсаал байна. Эндээс байгууллага сонгоод More Action цонхонд дотор ногдуулах систем гэсэн бүлэг байна. Эндээс Grade буюу үсэг төвчийг дарна. Дотор ногдуулах систем хэсэгт ерөнхий ба хэлбэрчилсэн гэсэн сонголтууд байна. Ерөнхий сонголт нь дотор төлөгч системээр явагдах, харин хэлбэрчилсэн бүртгэл нь эсрэгээрээ дотор төлөгч бус сонголт юм. Байгууллага талбарт байгууллага сонгож өгөх боломжтой ба нэгсийн програмын нөөц болцоогоор хэд хэдэн компани бүртгэлийг нэг програм дээр хөтлөх боломжтой юм. Эхлэх хаваагнаа талбарт дотор төлж эхлэх хугацааг сонгож өгнө. Хадгалаа таах төвчийг дарснаар дотор ногдуулах систем бүртгэлээ. Хэрвээ 19 оны 9 сараас манай байгууллагын дотор төлөгч болсон гэвэл эхлэх оног 19 оны 9 сар болгоод дотор ногдуулах системийг ерөнхийдөө сонгож өгнө. Хадгалаа тааснаар шинээр дотор төлөх систем үүслэе. Хэрвээ 18-аас 19 оны хооронд нөхөж шийдэл хийгдэх бол нөөц төлөгч бус хэлбэрчилсэн системээр бичлэгдэнэ. Харин 19 оны 9 сараас хойш нөөц төлөгч буюу ерөнхий системээр бичлэгдэнэ.